За хамтаа үзэгчтэй маш их баярлалаа. Үргэлжлүүлэн та бүхэндээ зочдоо уулзуулахад бэлэн болсон байна. Студид манай авьяаслаг зочд маань хүрэлцэн ирсэн байна. За өнөөдрийн зочдоор Сарны танго клубын тамирчин Мэргэн, Сарны танго клубын тамирчин Цэлмүн нар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. За манай хоёр эхлээд манай үзэгчдэд гоё өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулаад өгөөч гэж хүсэж байна. Би бол Бачаргал огт Мэргэн Сарны танго клубын бүжгийн спортын тамирчин. 9 настайгаас хойш бүжгийн спортоор хичээлж эхлээд одоо ингээд 5 дахь жилдээ спортоор явж байна. За Цэлмүн юу? За намайг Төвшин болдын Цэлмүн гэдэг. Би Сарны танго клубт яваад одоогоор энэ л 5 дахь жилдээ орж байна. Хэддэх жилдээ? 5. 5 аа? Аа тэгээд одоо би 15 настай. 15 настай. 15 настай. За манай хоёрын маань хувьд бас анхны яг ингээд суугаад одоо өгж байгаа ярилцлага гэсэн учраас бас нэг жаахан бие барилттай байх шиг байна. Тэгээ битээс гоё сандраар хэдүүлээ гоё та хоёрынхаа энэ гоё амжилтуудыг бас үзэгчдээ сайхан танилцуулъя тий. Бүжгийн спортыг сонирхдаг адилхан найз нөхөд дүүнерт нь гоё мэдээлэл өгье гэж одоо та хоёроо урьсан юм шүү. Манай хоёрын өмнөөс угаасаа медалууд нь ярьчтэй Ярьж байгаа шүү тий. За ширээн дээрээс энэ гой гой цомод өрцсөн байгаа. За энэ тэмцээн уралдаанууд хизээ оролцоо ямар одоо хаана болсон тэмцээн хэдүүлээ сайхан энэ тэмцээн уралдаанаас эхлээд яриа. За эхлээд энэ цом одоо ямар учиртай Гран при аваргын л авсан цом байна да тий. Тэгээ 2023 онд Бээжинд яг Латин 3 бүжгийн тэмцээнээр ороод Ааха. гэтээ бид хоёр биш би ингээд өөрөө бас өөр төрлөөр ороод авч ирсэн. Тусдаа юу? Тийм. Ганц ганцаараа оролцоод оо. Ааха. За нөгөө цом нь Тэр уртлынх нь болохоор өмнө 24 оны 11 сард би Бачаргалагчтайгаа багшийн тэмцээнд оролцоод за стандарт бүжгийн 3 латин бүжгийн 3 бүжгийн тэмцээнээр оролцоод 3 дахь хайранд орчихсон. Багштайгаа хамт тэмцээнд оролцсон. Оо ямар гоё юм тий. Тийм төрөл бас байд юм байна тий. За тэрийг гоё дэлгэрэнгээр яриас. Одоо яг багштайгаа оролцоод хамт бүжиглээд явна гэсэн үг. Багштайгаа яг ингээд хосоороо яг бүжиглээд стандарт бүжгээр гэсэн үү? Юу латин бүжгээр. Латин бүжгээр. Штэ багштайгаа бүжиглэх хэр юм. Тий. Гоё. Багштай гэхээр бас сандрал ч юм уу нэг юм айдас байх уу? Юу багштай бүжиглэхэд ер нь айдас гэж баг байдгүй маа. Бараг бүх зүйлээ даатаад явчихсан юм шиг. Багштай нь бол амар итгэдэг. Ааха. Тийм. Багштайгаа бүжиглэхээр ер нь амар гоё идэг. Хаана олцсон ямар тэмцээн? Сингапурт. Оо за. Олон улсын тэмцээн гэсэн юм уу тий? За тэгээ тэнд бас бусад орны хүүхдүүд бас багштайгаа бүжиглэл оролцсон юм уу? Хэдэн бүжгийн төрлөөр? Нэг л бүжгийн төрлөөр юм тий? 3 бүжгийн төрлөөр. Тэгээ 3 бүжгийн төрөлд оролцоод одоо энэ одоо яг төрүүлсэн цом нь гэсэн үг үү? Гүү 3 дахь. 3 дугаар байранд орсон гэсэн цом. Тэр нөгөө багштайгаа бүжиглдэг юм тэмцээнээс сонсоо шууд толгой тархиргээл явуулсан юм гоё юм тий. Тэгээд Мэргэний хувьд багштайгаа бүжиглдэг тэмцээнд оролцож байсан эмэгтэй агшаага юу? Гэтээ оролцож боллаараа үзээгүй. Зээгүүл байна. Ааха. За энэ хоёр цомыг тайлбарлуулсны дараа бас энийг асуумаар байна л да. Ер нь хоёр маань яг ямар бүжгийн төрлөөр хичээлдэг те? Яагаад ер нь яг энэ бүжгийн спортыг сонгох болсон бэ гэдэг юм уу? Тэр талаар нэг бас асуумаар санагдлаа. Манай гэр бүлийн ээж аав хоёр маань болохоор энэ бүжгийн Сарны танго клубын хоёр багш. Сонжуулагч. Ээж аав хоёр нь хоёулаа бүжигч юм. Тийм. За. Тэгээд би ерөнхийдөө том болоод хаан цаснаас хойш тэгээд 9 настайгаас дуртай болоод орж хичээлж эхэлсэн. Ааха. Чи яг өөрөө яадаг байсан бэ? 9 наснаас өмнө нэг сонирхтгүй байсан уу? Тэгэл шүрд мэддгүү. Ааха. Ээж аав бараг багш гэж мэддгүү. чи өөрөө яг ингэж энэ бүжгийн спортыг яг өөрөө сонирхсон уу? Эсвэл ээж аав ер нь за чи бүжигчин болноо гэж бас жоохон шахсан уу? Тийм байсан уу? Нэг удаа аваачаад ингээд бэлтгэлд оруулаад үзээ. Тэгэл хэдэж явснаас хойш би өөрөө дуртай болж гисэн. Өөрөө дуртай боллоо тий. Бүжгийн спортын гоёыг мэдрүүлсэн байна шүү дээ тий. Тэгээ танаа ер нь энэ клубт чинь ер нь эмэгтэй хүүхдүүд тий бас одоо эрэгтэй хүүхд жишээ нь аль хэрэг байна? Яг хичээлж байгаа. Эрэгтэй хүүхдүүд ер нь бол цөөхөн дууд. Ихэнхдээ октод ирж бүжгээр хичээлдэг. Тэгэхээр бас гоё манай залуучууд тий бас бүжгийн урлагаар гоё тогтмол хичээллээсээ. За тэгээд сурч мэдэх зүйл бол маш их байгаа шүү дээ тий.
За За Цэлмэний миний хувьд болохоор би анх 2 дугаар ангид манай анги урлагийн үзлэгээр яг латемерх бүж үзлээд тэгээ би жоохон сонирхолтой болж эхлэе. Тэгээд ингээд сургуулийнхаа бүжигт явж эхлэе. Тэгээд тэр үед надаа илүү энэ бүжиг яг ингээд тохирох юм байна. Би тэгээд өөрөө илүү дуртай болж эхэлсэн болохоор би яг ингээд бүжгийн клубт ингээд тууштай явж эхэлсэн. Ер нь яг гэр бүлийнх нь хувьд ч юм уу яг энэ бүжгийн спортоор хичээлдэг хүмүүс ер нь байдаг уу? Баггүй. Өөрөө л юм. Тэгээ ер нь цаашд ингээд хоёр маань ер нь яг энэ бүжгийн спортоор ингээд яг тууштай хичээлэл энэ бүжгийн тамирчин мэргэжлийн тий нэг юм тамирчин болно гэж боддгоо. Эсвэл зүгээр арай өөр жоохон бодолтой мөрөөдөлтэй байгаад байна. Ер нь л тийм тэгээд олон тэмцээн уралдаанд ороод амжилттай явна гэж боддог. За ямар төрлөөр хичээлдэг гэлээ нэрээ? Одоо нөгөө түрүүн бас яран дээрсэн сонсоход стандарт латин гэж ярьж байна. Яг энэ чиглэлээр хичээлдэг үү? Тийм. За дараагийн цомлоо орцгоё те. Энэ харагдаж байгаа дөрвөн адилхан ягаан цом хаана бас ямар тэмцээний ямар шагналын цомнууд вэ? Бид хоёрт гоё тайлбарлаж өгөөч. Эдгээр болохоор бүгд 8 дахь хятад ард улсын нийслэл Бээжин хотод Бээжин Open Dance Festival гээд 2025 оны 8 сард тэмцээн болж байсан. За энд тусдаа оролцоод авсан шагналууд уу? Яаж авсан шагнал вэ? Бид хоёр яг стандартын 3 бүжгийн төрөлд ороод финалийн 6-аас 5 дугаар байранд ороод цом авчихсан. Оо за хамтдаа оролцсон гэсэн үг юм тийм. Хамтарч бүжгэлдэг партнерууд гэсэн үг үү? Оо хэр удаан ер нь бүжиглж байгаа хоёр яг хамтраад хамт. Одоо энэ 101 жил болгож байгаа. Зөв. Ерөнхийдөө яг энэ тэмцээнд орох гэж ил хамтарч яг бэлтгэлгээл энэ тэмцээнд л хамт анх орсон гэсэн үг. Тэр анхны тэмцээн. Тэгвэл анхны тэмцээнд бас том амжилт үзүүлсэн шүү дээ. За тэмцээний хувьд хичнээн орны ямар хүүхдүүд оролцож байна те? Хэд насны ангилалд яаж оролцсон тэмцээн бол энэ? Хоёрын насны ангилалд өрсөлдсөн хүүхдүүд ер нь Хятадаас хүүхдүүд байсан, Оросын албан улсаас бас хүүхдүүд байсан. Ер нь чанга байна уу? Чанга байна. Тэгээд бас одоо нөгөө бүжгийн урлагаар хичээллээтэй хүнд чинь бас нэг авдаг юм давуу тал. За тэгээ сурсан мэдсэн тийм маш их зүйл байдаг болоо гэж бодож байна. Одоо манад ирсэн зочдоос тийм эхнээсээ ингээд бодоход цаг барьж сурдгаач гэдэг юм уу тийм маш юм олон давуу чанарыг өөртөө суулгадаг гэж бодоод байдгийг. Хоёрын маань хувьд бас хоёрт гарсан өөрчлөлтүүд юу байв? Одоо тэг хэрэгтэй талаас нь ярил. Ер нь их төсвөр хатуужил одоо ер нь зөвхөн тийм тарлаасаа гэхээсээ илүү тийм зөв хүмүүжил авчирт юм шиг санагдсан. Ер нь яг яагаад дуртай болж одоо түрүүнд ингээл хэлж штэ. Би ингээ нэг 2 3 хан яваал дуртай болцсон. Тэгэл би ингээл бүжигчин болсон ингээл тэгж штэ. Манай цэлмэний өвдөж гисэн ер нь би өөрөө ингээд сураад ингээд тэгсэн гэж. Ер нь яагаад яг ингээд энэ хүмүүст энэ бүжиг яагаад дуртай болгоод идэх хүмүүсийг юу гэж бодож яг хоёр тэр тал дээр ер нь юу гэж бодож байна? Гэл ер нь ингээл ая тавиал тэгэл бүжиглэнгөө дотроосоо цаанаасаа нэг тийм мэдрэмж байгаад тий. Яагаад л тийм мэдгүй гэдэг. Ер нь зүгээр цаанаасаа л бүжиглчтэй ингээл. Тэгээд Цэлмэний хувьд бас яг тийм үү ер нь. Тий, ер нь бол төстэй. Бас нөгөө нэг хөдлөөд байхаар эрүүл мэнд тустай болохоор бас. Тий. Манай хоёр одоо яг үйлдэлэрээ үзүүлцдэг нь одоо харагдаж байгаа аах. Маш олон юм медаль, маш олон цомнууд бол ингээ харагдаж байна. Тэгээд хамтраад ер нь ингээ бүжиглэхэд бас ямар санагдаж байна да. Яг ингээ партнерлоод хамтдаа бүжиглэхэд те энэ юм зохицлын хувьд ч гэдэг юм уу те. Тэр чи одоо бас жилийн хугацаа гэдэг чинь нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Гэтэ ер нь ингээ партнерлоод бүжиглэж байхад бол маш олон жилийн ингээ юм хос партнерууд маань ингээ бас өнгөрүүлсэн байдаг юм шиг санагддаг те. Бас чухал бах та. Түрүү бас нэг юм асуух гэсэн 7 хоногт аль хэр хугацаанд бэлтгэл хийдэг бол за тэгээд 7 хоногийн хэд өдөр хичнээн цаг гарч гэдэг юм уу? Яаж хийдэг бол? Хичээлийн өдрөөр заримдаа амждаг болохоор нэг хагас бүтэн санд өглөө 10 цагаас өнөхөдөө бид өөр стандартаа бэлддэг. Хэдэн цаг ийх вэ? Цаг 30 минутаас 2 цаг. Энгийн үед шүү дээ тий. Тэмцээний үеэр яадаг болоо? Тэмцээний үеэр ч гэсэн бас адилхан уу? Жоохон хугацаа орно орой. Цагийн шахаал байх та тий.
Тэгээ энэ хоёр талд байгаа ингээд маш олон медалууд байгаад байна. Тэнгүүд л тусдаа л одоо мэдээж сая одоо хамтраад бол жил болж байгаа хүүхдүүд бол тусдаа л авсан байж таараа. Ямар төрлийн медалууд байна. Жишээ нь дан ганцхан бүжгийн төрлөө нөө эсвэл өөр юм олон авьяас байгаад байна хоёрт. Байгаад шиг байна. Эндээс харахад 100 метрийн гүйлтэнд бас медаль авсан байх шиг байна. Ямар ерөн төрлүүд спорт ингээд ямар медалууд авч исэн. Гой медалууд харагдаж байна. За ямар төрлүүдээр медалууд авч ив. Би бас нөгөө нэг сургуулийнхаа хамтлагт бүжгэлдэг байсан байхгүй юу? Аха. Сургуулийнхаа хамтлагт гэсэн үү? Тий. За. Хипхоп бүжгээр. Аха. Хипхоп бүжгээр бас уу? Тий. За. Хипхоп бүжгээр 24 онд хамтлагаараа хүн томог бүжгийн үндэсний их наадамд ороод 1-р байранд орчихсон. За. Тэнд нэг хятад бичгтэй медаль харагдаад байна. Хаана бас олон улсын тэмцээнд орж исэн юм шиг байна. Энэ болохоор нөгөө нэг тэндээс цом шиг. Зөв. Цомын медаль. Аха. Ер нь бол энэ дээр байгаа медалууд бүгд бүжгийн медалууд байна. Ер нь бол бүжиг ихэнх нь доошоо тэгээ зарим энэ саксны медаль харагдаад байна те. Жохон дэш нь өргөдгийг харагдаад байна. Сакс болвол хоёлаа юм шүү. Тий. Сургуулийнхаа аврагт орчихсон. Аха. Сакс спорт дуртай биш үү тийм манай мэрэгний хувьд бол. За хамгийн хайртай хамгийн их хичээл зүтгэл гаргаад одоо тий хөлс урсгаж авч ирсэн медаль аль болоо чиний хувьд бүр хамгийн хайрламар. Медаль бол ер нь бол энэ медаль. За. Наад медаль гоё тайлбарлаж ямар нөгөө нэг сургуультай хамтлаг бүжгээрээ хичээлдэг байсан байхгүй юу? Тэрэн дээрээ яг анхны бид нар чинь улсын аврагтаа орох гээд нэлийн сайн бэлдээд тэгээд анхны улсын аврагтаа алтан медаль авчихсан. Оо за. Ангиараа гэсэн үг тий. Ангийнх одоо сургуулийнхаа хамтлагаараа гэсэн үг тий. Хипхоп бүжиг хамтлаг. Одоо хипхоп бүжгээс шууд одоо стандарт латин ингээл явчихаар яаж чинь ер нь эхлээд би эндээ оруулах гэж болж байгаа юм болсон. Характер нь одоо тэс ондоо хоёр хэстэй тий. Тий хувцалт стил гээл тий. Ер нь бол бас ихэр нилээн бас сонирхолтой байсан байна. Хамгийн анхны авч ирсэн медаль чи аль болоо? Хамгийн анхны медаль доотлын Хүрл медаль оо? Тий. За. Юунаас авч ирсэн ямар медаль юм бэ? Үр цэцэрлэгтэй байхдаа 5 настай байхдаа яг стандарт бүжгээрээ дөнгөж хайлт сураал орж ирсэн. Тэг хүрл медаль авч ирсэн шүү дээ. Цэцэрлэгээс л ер нь мэдгдсэн байна шүү дээ. Стандарт бүжгийн нэг юм байна энэ хөөхтэй тэгээ тий. Тэгээд ээж хоёр нь бас багш болохоор яалтчгүй тэг гэр бүлийнхнийхээ даад бас нэг юм бүжгийн спортоор л хичээллэхээс өөр аргагүй сонголтод байсан л юм байна тий. За манай Цэлмүний хувьд. За миний хувьд болохоор за гоё өргөж байгаад гоё харуулад гоё тайлбарлаж шээ. За. За нэг тэмцээнээс авсан бас олон медалууд байна шүү тий. Ер нь нэг төрлөөр бас авсан. За дээрс ямар медалууд байна. Одоо бүгд бас адилхан медалнуудыг танилцуулъя тий. Ямар тэмцээний медалууд бол. Энэ болохоор хүн томог бүжгийн медалнууд. Хэдэн онд оролцсон? 25 оных. 25 он өмнөх жил явах гэсэн тий. За. Тэгээд доошлоод ингээд сүүнгээгээд ер нь бас нэг тийм тэмцээнд бас ингээд оролцсон тэрнийх. Ер нь дам бүжгийн медалууд байна. Дам бүжгийнх. Зөв. Хамгийн анх авч ирсэн медаль юм лээ. Хамгийн анх энэ доорл. Доосоор дэлгэцэн байсан юм дээ. Ямар бүжиг бүжгэлдсэн? Бүжгээр биш яг нөгөө нэг шагаан наадгаа гээд ордог байсан байхгүй. Тэгээд тэр үед ингээд шагаан наадаагаар ингээд тэргүүн байранд ороод тэгээд тэр үед анх медаль авчихсан. Бүжгээр авч ирсэн хамгийн анхны медаль. Бүжгээр авч ирсэн анхны медаль энэ. За ямар тэмцээн? Dance sport хамгийн хайртай хамгийн үнцэнтэй нэмдэгтэй төрөмасыг асуусан тэгээд адилхан асуулт. Миний хамгийн хайртай медалууд тийм бол миний хүн томгийн медалууд. Яагаад тэгэхээр хүн томогт ингээд айгу олон төрлөөр тэгээд дээрэс нь ингээд олон хүүхдүүдэд өрсөлдөг болохоор илүү ингээд хүчин чармаалт их гардаг. Тийм болохоор бас оролцоод ч гэсэн илүү сонирхолтой байх тийм. Ер нь амар хор шармаалтдаг. Нэлээд шартаа оролцдог тэмцээний болохоор. Яг нэг тэмцээний бас юм 3 алтан медаль яагаад байна вэ? 2 алтан, 3 мөнгө яагаад байна те? Ямар төрөл юм болоо?
оролцсон төлөв. Хамтлагаараа оролцоод 2 мөнгө, 1 алт авч ирсэн. Тэгээд энэ 2 маань стандарт латин 2 их. Яг нэг жил ясна тэмцээний медалууд шүү дээ тий. Нэг жил одоо нэг тэмцээнээс 5 медаль авах мэдрэмж ямар байдг юм бэ? Гоё. Тий. Ингээд медалуудаа бүгдийг зүүчээ дараа нь ингээд зураг даруулах эсвэл ингээд ерөн зүгээд явахд амар гоё. Ангийнх нь хүүхд за одоо ингээд сургууль дээр чинь бас нэг юм урлагийн үзлэгч гэдэг юм уу бас нэг тийм юм зөндөө болдгоо шүү дээ. Тэгэхээр ч одоо та хоёр маань бол ер нь манлайлал урлагаа баг аваа гардаг юм ангийнхаа хүүхдүүдэд бүжиг заагаал гэдэг юм уу те. Ер нь тэр тал дээр бол нэр нь сургууль дээр ихэр өөрийгөө оролцоотой байж ин та хоёр маань. Та хоёрыг бол бүжгэлдэг гэдгийг бол угаасаа л мэдэх бах те. Ааха. Ер нь оролцоо хэрэг. Найс нөхөдтэйгээ зааж өгөөл явдаг уу? Тийм. Гэтэ яг өөрөө гэхээс илүү яг багшаар заалгаад тэгээд тэрийг ингээд найзууд маань ингээд надаас асуугаад тэгээд тэрийг ингээд хамт ингээд өөрсдөө хамт сураад явах илүү гоё идэг. Өөрөө заах хас илүү. Одоо ингээд гадна дотны маш олон уралдаан тэмцээнд оролцож ирсэн байна тий. Тэнгүүт бас эргэн тойрных нь анги хамт олон нь багш нарын ч юм уу бас алхир дэмжиж байна. Яа тэгээд бас энэ олон тэмцээн уралдаанд оролцоход тий бэлтгэл сургуультай зохицуулахад хичээл номыг бас яаж зохицуулаад байна тий. Цагийн менежмент бас их чухал байдаг болоо. Гэдгээ чухал байдгаа гэдэг. За тэгээ нэвтрүүлгийн маань төгсгөл бас та хоёр маань хайртай дотныхоо хүмүүстэй мэдчилгээ дэвшүүлээч гэж хүсэж байна тий. Одоо дэмждэг маш олон хүмүүс байгаа лөө. Тэгээд өөрсдийнхөө тэгээ төсөн ээж аав, найз нөхөд хамт олондоо хүнд нь хайртай шүү. За цэлмэнэ. Намайг үргэлж дэмждэг, миний гэр бүл тэгээ дээрэс нь багш, найз нөхөд бүгдэнд нь баярлаа. Би цаашдаа улам их хичээж илүү хэмжилтийг гаргах болноо. За маш их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ өнөөдрийн зочлоор Сарны танго клубын тамирчин Мэргэн болон Цэлмүүнаар оролцлоо. За хантайс үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш шинцэгтэй иргүүлцлаа. Тэр баяртай.